Орчин цагийн боловсрол үүсэж өгдсөний 100 жилийн ойд зориулан бүтээв. 2021 он Монгол улсад орчин цагийн боловсрол үүсэж өгдсөний 100 жилийн ой тохиож байна. Нэгэн 100-ны түүхийг бүтээсэн энэ он жилүүдийг 100 хуудастай ном гэж үзвэл 65 хуудас нь өөрийн түүхээ бүтээлсэн нэгэн байгууллага бол Багшийн мэргэжил дэвшлүүлэх институт. 1956 оны 10 дугаар сард бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын тогтоолоор сурган хүмүүжүүлэх, заах аргын талаар сургуулийн багш нарт тусалцаа үзүүлэх, мэргэжлийг дэвшлүүлэх, шилдэг багш нарын ажлын туршлагыг судлан дэлгэрүүлэх зорилгоор Багшийн мэргэжил дэвшлүүлэх институтыг Гэгэрлийн яамны дэргэд байгуулж дөрмийн баталж байсан түүхтэй. Энэ цагаас хойш 65 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирээдүйн Монголын боловсролтой иргэдийг бэлтгэхэд хөлс хүч оюун ухаанаатай ажилласаар иржээ. Багшийн мэргэжил дэвшлүүлэх институтны 1956 онд байгуулагдсан цагаас хойш энэ 100 жилийн 65 жилийн түүхийг бичлсэн ийм том байгууллага байгаамаа. Багшийн мэргэжил дэвшлүүлэх институт нь дэлхийн боловсролын чиг хандлага, хүний хөгжил, тодорхой нийгмийн цаг үед үйл ажиллагаа манжигд явж ирсэн. Тэгэхээр өнөөдөр багшийн мэргэжил дэвшлүүлэхээс багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих, танхимын сургалтаас ажлын байран дээр хөгжих гэсэн чиг хандлага руу шилжиж байна. За мөн багш нар маань шин зууны шин цаг үед шин сэтгэлгээ, шин арга барил, шин хандлага харилцаагаар орчин цагийн хүүхдүүд буюу энэ нийгмийн хөгжил, хүний хөгжлийн энэ цаг үед ажиллах, амьдрах ийм нөхцөл бидэнд шаардагдж байна. 2012 он бол Багшийн мэргэжил дэвшлүүлэх институтын хувьд түүхэн жил болсон юм. Түүхэндээ 3 дахь удаага бие даасан байгууллага болон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд шин зуунд шинэ хөгжил, шинэ арга барилаар ажиллахдаа зөөлөн ур чадвар, зүрх сэтгэлийн боловсрол гэсэн үрийг эрхэм болгосон юм. Боловсролын байгууллагын багш ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, үйл ажиллагааг боловсролын хөгжлийн бодлого, нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан орчин үеийн мэдээлэл харилцааны технологид суурилж, олон улсын жишгт нийцүүлэн зохион байгуулж, хүний хөгжлийг дээдлэн, боловсон хүчний мэдлэг чадварыг тасралтгүй дээшлүүлж, чадварлаг ёс зүйтэй хамт олныг бүрдүүлэн салбарынхаа тэргүүлэгч байгууллага болно гэсэн эрхэм зорилго тавин ажиллаж байна. Одоогоос 8-9 жилийн өмнө манай байгууллага засгийн газрын 180 дугаар тогтоолоор байгуулагдаж бид хүний нөөцөө бүрдүүлэх тал дээр нэлээд их анхаарч ирсэн. Ялангуяа багш болсон хүмүүсийг чадвартай, мэдлэгтэй хүмүүсийг сонгон шалгаруулах ажил дээр нэлээд их анхаарал төвлөрүүлж, боловсролын яам болоод хүний нөөцийг сонгон шалгаруулж авах ажлын хэсэгтээ бид нар хамтарч анхны хүний нөөцөдөө бүрдүүлж ажиллаж байлаа. За тэр үед манай байгууллага сонгон шалгаруулалтаар орж ирсэн арга зүйчид маань үндэсний хэмжээний 35,000 гаруй багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих, ялангуяа тасралтгүй хөгжих, ажлын байран дээр хөгжих нөхцөл боломжийг нь бүрдүүлэх хүрээнд баггүй ажлуудыг бас засгийн газрын бодлого болоод орон нутгийн хөгжлийн бодлогоостой уялдуулж хийж исэн энэ үе саяхан мэт санагдаж байна. Олон улсын ижил төслийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаа нэлээд хамтардаг байсан. Ялангуяа энд бол Америкийн нэгдсэн улс, Солонгос, Япон зэрэг улсуудыг дурдж болно. Энэ улсуудтай хамтарсан сургалт хийх, харилцан туршлага судлах, багш нарынхаа мэргэжлийн хөгжлийг дэмжих чиглэлээр сургалт, сурчлагын эрдэм шигний ажлуудыг нэлээд их явуулдаг байсан юм аа. За мөн орон нутгтаа ялангуяа бидний шууд удирдлагын дор, бидний мандаалал дор ажилладаг орон нутгийн боловсролын газруудын хүний нөөцийг чадваржуулах, тэдэнтэйгээ хамтарч ажиллах, түншлэл хамтын ажиллагааг нэлээд бас хэрэгжүүлж исэн ийм сайхан түүхэн цаг үеигээс эргэж туршихад таатай байна. 2012 онд засгийн газрын тогтоол гаргадаж одоо байж байгаа Багшийн мэргэжил дэвшлүүлэх институт маань байгуулагдсан. За үүнээс өмнө бол дандаа багш нарын мэргэжил дэвшлүүлэх институт гэсэн бол шинэ институт маань Багшийн мэргэжил дэвшлүүлэх институт гэдэг нэртэй болсон. За тэгээд энэ институт маань өнөөдрийг хүртэл мөн ерөнхий боловсролын сургууль, түүгээрч барахгүй цэцэрлэг, за бас насан туршийн боловсрол, одоо бол бас ихтэй сургуулийн багш нарын мэргэжил дэвшлүүлэх чиг үүргийг хариуцсан өнөөдөр хүртэл сайхан ажиллаж байгаа. Өнөөдөр Багшийн мэргэжил дэвшлүүлэх институт 6 алба нэг хэлтэстэй нийт 75 хүний бүтэц бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Дэлхийн боловсролын чиг хандлагаас үл хоцорн тэд шинийг эрэлхийлж тасралтгүй хөгжсөөр урагш тэмүүлсээр. Бид боловсролын тухай хууль, багшийн хөгжлийн тухай хууль, багшийн мэрэгжил дэвшүүлэх институтын дүрм, алсын хараа 2050, боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө 2030, чадварлаг багш хөтөлбөр болон бусад дүрм журмын хүрээнд үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Дээрх баримтчгүүдэд төслөн мэрэгжлийн хөгжлийг дэмжих чиглэлээр 2013 оноос эхлээд үндсэн төрөлжсөн сонголтод захиалгат сургалтуудыг төвлөрсөн болон бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж жилдээ давхарсан тоогоор 80-аас 90 мянган багшид хүрч ажилладаг. За нийгмийн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад илүү бид мэдээлэл харилцаа холбооны технологид суурилсан цахим болон онлайн сургалтуудыг хийж байна. Багш нарын хөгжих хэрэгцээг тодорхойлох, багшийн сайн туршлагыг илрүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор судалгаа шинжилгээний ажлуудыг идэвхтэй зохион байгуулж, төрийн бус байгууллагууд эмэгтэй сургуулиудтайгаа хамтран эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, хэлцүүлгүүдийг ингээд жилбэр уламжлал болгон хийдгээ. Мөн багшийн хөгжлийг дэмжих олон талт үйл ажиллагааныхаа хүрээнд багшийн нэр хүндийг дээшлүүлэх, алдаршуулах зорилгоор оны тэргүүний багш шалгаруулах, ур чадварын уралдаан зохион байгуулах, багш санкцны хөтөлбөр хэрэгжүүлэх, мэрэгжлийн зөвлөх, багш зэрэг олгуулах, дүгнэлт гаргах гэх олон үйл ажиллагаануудыг хийж хэрэгжүүлж ирлээ. За цаашид бид олон улсын чиг хандлагадаа нийцүүлэн, нийгмийн нөхцөл байдалтайгаа уялдуулан, мэдээлэл харилцаа холбооны технологид суурилсан ажлын байран дээр багшийг хөгжүүлэх үйл ажиллагааг хөгжүүлэхийг зорин ажиллаж байна. Боловсрол соёлын шинжилгээ ухааны спортын сайдын 2020 оны А253 дугаар тоо тушаалаар багшийн мэрэгжлийн дэвшлүүлэх институтэд дээд боловсролын багшийн хөгжлийн алба байгуулагдсан. За ингээ 2020 оноос оны 9-р сараас эхлээд дээд боловсролын багшийн хөгжил дэмжлэг үзүүлэх чиглэлээр сургалт үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна. За бидний хувьд цаашдаа багшийн мэрэгжлийн тасралтгүй хөгжлийг хангах олон улсын чиг хандлага, өөрийн орны онцлогт тохируулан багшийг ажлын байрандаа мэрэгжлээрээ тасралтгүй хөгжих, хамтран хөгжих тэр боломжийг олгох чиглэлээр ихтэйд сургуулийн профессор багш нар, эрдэмтэн судлаачид, багшийн хөгжлийн төвүүд болон гадаад дотоодын байгууллагуудтай хамтран үйл ажиллагааныхаа хүрээг улам өргөжүүлэн ажиллахаар зорж ажиллаж байна. Хянах, шалгах, үнэлэх гэдэг үйл ажиллагааг уламжилт сургуулийн хөгжлөхөнд бол гол төлөв багш хийж ирсэн бол орчин үеийн чиг хандлагаар ерөнхийдөө энэ үнэлэх, дүгнэх, шалгах гэдэг үйл ажиллагааг сурагчид өөрөө өөрсдийгөө шалгах тийм орчин цагийн сургалтын арга зүйрөө шилжиж байна. Шинэ цагийн багшийн үйл ажиллагааны чиг хандлага нь юу гэвэл хүүхдийн зөвхөн эндүү ташаа ойлголт, ташаарсан буюу буруу ойлгосон зүйлийг зөв замд оруулах ийм чиглэлийн үйл ажиллагаануудыг орчин үеийн багшаас шаардж эхэлж байна л да. Дэлхийн хөгжлийн чиг хандлага дээд түвшинд хүрч мэдээлэл технологиас хурдцтай өөрчлөгдөн шинжлэгдэж байгаа энэ эренцүүнд багш нар хүүхдийн хөгжлийн эрэлт хэрэгцээ, нас сэтгэхүй онцлог тааруулан арга барилаа байнга өөрчлөн шинэ арга хандлагаар ажиллах зайлшгүй шаардлага гарч ирж байгаа нь тодорхой юм. Манай багшийн мэрэгжил дэвшүүлэх институтын сургалт үйл ажиллагааны хүрээнд сургалтын байгууллагын менежментийн алба гэж ажилладаг. За энэ албаны хүрээнд бид нэр зөвхөн багш нараас гадна сургуульд ажиллаж байгаа удирд болон бусад ажилтны мэрэгжлийг дэвшүүлдэг энэ үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэгэхээр энэ манай албаны хүрээнд энэ явагдаж байгаа үйл ажиллагааны гол асуудал нь багш нарт сургалтын хөтөлбөрт хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа. Сургууль зориулсан менежментийн энэ үйл ажиллагааны хүрээнд сургуульд ажиллаж байгаа бүхий л багш, сурагч, аймаг орон нутгийн удирдах ажилтан, за сургуулийн удирдах ажилтан, сургуулийн бусад ажилтан албаа хаагч нар өөрийнхөө үйл ажиллагааны хүрээнд тухайн жилдээ дэвшүүлсэн сургуулийнхаа зорилго зорилтын төлөө идэвхжүүлэн ажиллах нь хамгийн чухал байна. Тэгэхээр сургуульд ажиллаж байгаа энэ сургууль гэдэг маань бид нэр сурагчдыг сурагчдад мэдлэг чадвар олгох үйлчилгээний байгууллага. Тэгэхээр үйлчилгээний байгууллага маань бид нар сэтгэл ханамжтай байхын тулд танаа сургуульд сурж байгаа хүүхдүүд маань хэрхэн өөрчлөгдөж байна вэ гэдэг дээр хамгийн гол ахиц амжилтыг өгж байгаамаа. Ийм учраас бид нар сургууль зориулсан менежментийг хэрэгжүүлэхийн тулд бүх хамт олон хамтын ажиллагаа бол хамгийн чухал гэдэгт итгэлтэй байна. За манай суралцагчдын хөгжлийн алба 10 хүний бүртгүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. За хүүхдийн хөгжлийн хамгийн суур үе болсон сургуулийн өмнөх боловсрол
бага анги буюу 6-аас 10 настай хүүхдийн хөгжлийг хэрхэн хангах уу, дэмжих үү, хэрхэн чиглүүлэх үү гэдэг рүү одоо багшийн хөгжлийг дэмжихэд нь илүү одоо үйл ажиллагаагаа хандуулж байна. Багангийн багшууд өөрөө маш их онцлогтой бүх судалгахууныг өөрөө ордог, тийм ээ, судалгахууны олон хичээлүүдийг өөрөө ордог. Энэ хэрээрээ багшийн ачаалал их байдаг. Мөн хүүхдийн бие болдар, нийгэмшил, сэтгэл зүй, сэтгэл мэдрэмжийн хөгжил, зан чанар, харилцааны хөгжлийг нь бол энэ одоо 6-аас 10 наснд бол гол суур үеийн тавигдж идэг. Учраас энэ үед нь бид нар хүүхдийг илүү нээлттэй, чөлөөтэй, өөртөө итгэлтэй байхад нь илүү анхаарах, давхар эцэг эх рүү энэ талын мэдлэг мэдээлэл ойлголтыг нэмэгдүүлэх рүү идэвх гэж үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлээд ажиллаж байна. За манай багшийн мэрэгжил дэвшлүүлэх институт 2012 онд дахин байгуулагдахад нэгэн шин нэгж үүссэн цахим сургалтын алба байсан. Өдгөө багшийн хөгжил сургалтын технологийн алба нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. За манай алба 12 оноос хойш тасралтгүй багшийн мэрэгжил дэвшлүүлэх үйл ажиллагаанд цахим сургалтыг голчлон нэвтрүүлэх, мэдээлэл харилцааны технологийн чадваруудыг нь хөгжүүлэх энэ чиглэлд багш нарт маш их анхаарал тавьж сургалт, мэдээлэл, гарын авалга зэргээр үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлсээр өдгөө хүрсэн. За цар тахлын энэ хүнд хэцүү үед бидний 12 оноос хойш зааж бэлтгэж багш нарыгаа сургаж байсан мэдээлэл харилцааны технологийн чадварууд болон цахим сургалтын аргууд маань маш их дэм болж байсан. Урагш харж улам их хичээсэн он жилүүд урсаар 65 жилийг үдэжээ. Алдаа оноо баяр гуниг ээлжсэн он жилүүдэд эх орны ирээдүй бидний гарт байгаа гэж идэх хоол, унтах нойрон хугаслан ажилласан ахмад ажилчид бол үнэт эрдэнэ билээ. Тэдний алчиг сургаал, амнаас нь унах үг бүхэн үн цэнтэй. Орчин үед боловсрал гэдэг бол зөвхөн албан сургалтанд хамрагдах, сургууль төгсөх, диплом эзэмших төдий асуудал биш гэдэг нь бол ойлгомжтой болсон. Үүний нэгэн адилаар багшийн хөгжил, багшийн мэрэгжил дэвшлүүлэх үйл ажиллагаач гэсэн зөвхөн төвлөрсөн сургалтаар хязгаарлагдахгүй болж байна. Тухайлх юм бол мэрэгжил дэвшлүүлэх сургалтын төрөл хэлбэрийг нэмэгдүүлэх, багшийн эрэлт хэрэгцээндээ нийцсэн хөтөлбөрөө сонгож суралцах сонголтод боломжийг бүрдүүлэх, онлайн сургалтын платформыг нэвтрүүлэх, за мөн багш нар ажлын байранда харилцан туршлагаа хуваалцах, ахмад зөвлөх багш нараасаа зөвлөгөө дэмжлэг авах, ментор ийм хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, багш солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, за мөн судалгаа шинжилгээний ажил хийх чадварыг дэмжих зорилгоор эрдэм шинжилгээ, онол практикийн баг хурлуудыг бас тодорхой давтамжтайгаар тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулах ийм үйл ажиллагаанууд хэрэгжүүлж байна. Багшийн мэрэгжил дэвшлүүлэх институтын 65 жилийн ой. Энэ бол зөвхөн энэ байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн баяр биш ээ. Орчин цагийн боловсролыг эзэмсэн бүх монголчуудын үсэг анх заалгасан хүм бүрийн бүх багш нарын баяр юм. Энэ л хүмүүсийн ачаар Монгол залуус оюун ухаан сурсан мэдснээрээ дэлхийд танигдж байгаа билээ. Боловсролын салбарын 100 жилийн ойг бүтээлцсэн үе үеийн ахмад багш нар одоо ажиллаж байгаа багш нар ирээдүйн багш нартай шин 100-аас ирээдүйн 100 хүртэлх энэ ажилд нь өндөр амжилтыг хүсэж байна. Орчин цагийн боловсрол үүсэж өгдсөний 100 жилийн ойд зориулан бүтээв. Орчин цагийн боловсролын 100 жилийн түүхийн 65 жилийг багшийн мэрэгжил дэвшлүүлэх институт хамтдаа бүтээлцжээ. Энэ түүх 100 жилээр үргэлжлэн төмөн сурагчдын зүрхэнд гэрэл асаана гэдэгт итгэнэ.